Сайн бацгаана уу? Дуучин Жавхлангийн Цэнхэр тэнгэрийн орон дууны гитарын хичээлийг үзүүлье. Энэ дуунд 7 аккорд ашиглаж байгаа. За эхнийх нь ми минор. Тэгээд ля минор. Си минор. За бүтэн аккорд барьж чадахгүй бол 1-р хуруугаа аваад 2-р ладны 1-р утсан дээр хуруугаа тавиад 4-р утснаас доошоо ингэж татаж тоглоорой. За дараагийнх нь соль мажор. Тэгээ ре мажор. Си сефт. Тэгээ сүүлийнх нь до мажор. За энэ аккордуудыг ашиглаж тоглох нь байна. За эхлээд ашиглаж болох энгийн цохилтоо харцгаая. Дуу маань 4-3 хэмжээтэй дуу учраас 1 2 3 1 2 3 гэсэн хэмжээнд явна. За ингээд аккордоо бариад хамгийн бүдүүн утас буюу бас нотоо татлаа доошоо 2 удаа цохино. Тэгэхээр 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3. За ингээд явна гэсэн үг. За дууга 8-ны 6 хэмжээтэй дуу гэж тооцоод ерөөдөө 1 2 3 4 5 6. Энийг 2 удаа хийснээр нийлүүлээд нэг цохилт гээд бодчих гэсэн үг. 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6. За ингийн бол нэг мөрөндийн цохилтоо 5 удаа хийж явна. За эхний мөрийг жишээ нь хараарай. Ми минороос эхэлж байна те. 1 2 3 4 5 6. Нэг удаа хийлээ. Ля минор 5 дахь утсыг татна. 1 2 3 4 5 6. Си минор бас 5 дахь утсаас татна. 1 2 зад ми минор. За энэ ми минор дээр цохилтоо 2 удаа хийн. Тэгэхээр 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 ингэж явна гэсэн. За тэгээд 2 3 4-р мөрөөд дээр дандаа 5 5 аккордтай байгаа учраас нэг аккорд дээр саяны цохилтыг 1 удаа хийгээд явчихад таарна гэсэн үг. За эхний мөрөнд сүрлэг хархираан гэдэг үгийг хэлэхдээ хархираан гэдэг дээрээс цохилт маань эхлэх учраас эхлээд өнгөө ерөөдөө ингээд дуургаа сонсчоод тэгээд сүрлэг хархираан гэдгээс цохилт эхлэх гэсэн үг шүү. Тэгээ мөн адил эхний мөрийн сүүлийн ми минорыг тоглож байгаа те сүүн давлгаатай гэдэг үгээ орж эхлээд тэгээд соль мажороос гаатай гэдэг рүү ингээд шилжиж явна гэсэн үг. Тэгээ энийгээ сайн бас анхаарад хараарай. Сүрлэг хархираан торгон сэлих хацарилэгнэ сунавалгатай явсноор толтон мэлтригээ зүрхэн нүдэн эцсийн сонлархан хайгаа зүрмэл газрын зэрэглээ ингээд тахилт руугаа орох нь байна. За цохилтоо баг зэрэг баяжуулаад үзье. Доошоо, дээшээ, дээшээ, доошоо, доошоо, дээшээ, доошоо, дээшээ. За тоонд үзүүлэх юм бол 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6. Энэ цохилт олно гэсэн үг. За 2 дахь бадыг энэ цохилтоор жишээ олгоод дуулаад үзье. Үлэн нөмрөө хацрын зүрхлэн шинаруухан асвшээ За тахилтан дээр болохоор нэг мөрөнд 3 цохилт явна. Тэгэхээр нөө эхний цохилтоороо явхаар эхний мөрөнд 4 аккорд байгаа учраас голын 2 дээр нь цохилтоо хуваана. До мажор дээр
Одоо ми минор дээр 1 2 3 бичээд ре мажор ойрлаа 4 5 6. Тэгээ соль мажор дээр 1 2 3 4 5 6. 3 дахь мөрөнд дахиад 4 аккорд байна. Тэгэхээр голынх нь 2 дээр дахиад цохилттой хувай 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6. Тэгээ 1 2 3 4 5 6. За сүүлийн мөрөн дээр харин аккорд болгон дээр цохилтоо нэг бүтээн хийн. Ля минор дээр 1 2 3 4 5 6. Ре мажор 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. Си сеф 1 2 3 4 5 6. Тэгээ ми минор 1 2 За ингээд ерөөдөө дараагийнхаа бадаг руу ороо шилжиж явчихна. За хоёр дахь цохилт дээр болохоор ойлгомжтой бас хуваахан байна те саяны газруудаа. Тэгэхээр хуваахаар эхний цохилчийг адилхан цохилт биш нэг жоохон өөр болох учраас жоохон удаанаар давтаад үзээрэй. За до мажор дээр бүтэн. Тэгчээд ми минор дээр эдгээр хийчээр е мажор дээр болохоор ингэж хийх хуваа гэсэн үг те. Тэгээ соль мажор болно гэсэн. За дахилтаа хэдүүлээ. Хоёр цохилт дээр хоёр янзаар дуулаад үзье. Имэл нотайда миний зинхэрэгцээр дингринг вач миний ясан хатар ичэн сэтгэшин цагаахан зовоолоо имээ үл Имэл нотайда За тэгээ бүр гоё намдахын зөөлөө явах юм бол эхний цохилтын доошо цохихын хооронд уцаа доотлон уцаа ингээд татаж болно те. Тэгвэл илүү гоё юм вайс хэлбэртэй сонсгоно гэсэн. Аргалын утаа өвчлө байдаг тэгэр би аштай муусан үхижлэ байдаг ер нь бол ингээл 4-ний 3 хэмжээтэй ямар ч цохилтоор тоглож болно. Тэр хоёр дахь цохилтын энэ цохилт шүү дээ. Эннийхээ нэг болон 2-ын арын идэрх доошо цохилтын хооронд зүгээр эхний цохилт шиг нэг бааз уцаа ингээд татчихж болох байхгүй. Тэгэхээр бас нэг арай өөр хувилбар гараад ирж байгаа шүү дээ, тэ. Дандаа энэ ингээд таталтаараа яваад тахгүй те бадгаа энэгээр явжсаа тахилт руу арай нэг жоохон нюансаа өндөрлөөд татал цохилт тэрийг хослуулад орчихно гэсэн үг байхгүй. Имэл нотайда гэх маягаар тэгээд өөрсдөө гоё баяжуулаад тоглоорой. Ойлгохгүй зүйл ах юм бол сэтгэл хэсэг бичээд асуугаарай. Бас мэдээж манай суваг танд таалагддаг бол subscribe гэсэн төвчөн дээр дааш бидрийг дэмжихээ мартаа. Дараагийн хичээлээр уулзцгаая. Баярлалаа. Баярлалаа.